Улсын их хурлын өргөдлийн байнгын хорооны ажлын алба өнөөдөр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр Говьалтай аймгийн төв Алтаа суманд ажиллаж байна. Монгол Улсын их хурл, Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын засгийн газар төрийн алба, шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн 6 багц эдвийн хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэгт Говьалтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын хамын газрын ажилтнууд болон тэрийн албан хаагч гээд нийт 64 хүн хамрагдлаа. За манай Говьалтай аймгийн хувьд бол 2 бүсчилж одоо 9 бүлэг аймгийнхаа төвтэй 3 бүсчлэн одоо үндсэн хуулийнхаа хэлэлцүүлгийг бол хэлэлцүүлээд сургагч багш нар бэлтгэхээр ажлын хэсгийнхэн маань ажиллаж байна. Тэгээд 9 бүлэг сум дээр бол 8 сарын 4-нд өнөөдөр бол ажиллаж байна. 5-нд маргааш бол одоо төгрөх сум дээр 7-нд бол одоо дэлгэр сум дээр бол одоо нийтдээ нэг сумаас бол 10-аас 20 хүн гээд нэг сум дээр бүсчлээд бол нэг 150-д орчим хүмүүс ирж энэ хэлэлцүүлэгт бол санал бодлоо оролдуулна. Энэ дээр бол сургагч багш нараас сургаад сургагч багш нар маань бол эргээд бол ард иргэдийн сум орнуудынхаа одоо хөдөө багуудаар явж санал бодлын сонсч хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцуулахаар бол бэлдээд байна. Дээрх 6 багц эдвийн хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр иргэд тодруулга авахын зэрэгцээ саналаа илэрхийлж байсан юм. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт талаар бол ард иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ бол одоо манай Говьалтай аймагт өнөөдөр эхэлж иргэдтэй уулзалт хийж байна. За энэ асуудал дээр бол одоо би бол бас 6 заалтыг бол дэмжиж байна. Энэ дотроос бол одоо энэ багийн засаг даргыг бол анхан шатны нэгж багийн засаг даргын энэ үйл ажиллагааг бол шууд дээжтний сумын засаг дарга бол томилох ажиллагаа нь бол нэмэлт санал оруулсан байгаа. Энэ саналыг бол бас маш дэмжиж байгаа. Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрал соёл шинжилгээ ухааны байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатарын аймгийн Дарганх суманд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт нийт 130 орчим хүн оролцсон байна. Иргэдийн итгүүл сайн байна. Хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс маань маш идэвхтэй оролцож байна. Тэгээд гол иргэдээс гарч байгаа асуудал бол үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөд холбогдуулаад их хурлын одоо холбогдсон асуудлуудыг бол нэлээд дэмжиж байна. Мөн одоо аймаг багийн одоо засаг дарга орон нутгтээ холбогдсон асуудлуудыг бол бас одоо багийн засаг даргыг томилох, сумын засаг даргыг томилох гэдэг юм энэ асуудал руу нэлээд одоо дэмжиж байна гэдэг юм сая үнэн хэлцэл харагдаж байна. За дээр нь одоо хууль хяналтын тогтолцоо одоо их хурлын үйл ажиллагааг одоо боловсронгуй болгох тал дээр бас нэлээд сандууд хэлж байна. Тэгээ сүүлийн ингээд жилүүд хараад байхад Монгол улсад энэ засаглалын одоо байдал маань ерөнхийдөө гажуудаж тогтолцоо маань өөрчлөхөөс өөр аргагүй юм байдал хүрсэн байхаа гэж ингэж бодож байна. Тухайлбал сая Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлтөнд ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах тухай нэг заалт орж байгаа юм байна. Ер нь бол таа гэж байгаа ерөнхийлөгчийн өөрийнх нь эрх хэмжээ хуулиар заагдсан одоо нөхцөл заалтууд байгаа. Гэтэл сүүлийн үед ерөнхийлөгч маань засгийн газрынхаа одоо үйл ажиллагаанд хэд оролцдог, аж ахуй ажилд нь оролцож чиглэл өгдөг. Энэ байдал бол нэлээд их гарсан газар авсан. Тэгэхээр энэ байдлыг хязгаарлах зүйтэй байх гэж ингэж бодож саналыг бас дэмжиж байна. Бичвэ санал тэр их хурлын хуралдааны үйлдэл хаагчлах тунд 75 оноор гэдгийг бол дэмжиж байна. Мэдээж хугацаа уртсах бол мэдээж одоо хуулийг хэлэлцэх гэдэг юм уу хуулийн хэлэлцүүлгийн явцсан одоо юу урт болно. Тийм учраас хуулийн одоо гарах чанарт нь нөлөөлөх байх гэж бодож байна. Нөгөө байнгын хороо гэдэг юм уу гишүүдийн тэр хууль баталдаг гишүүдийн тоог бол дийлэн болгохоор байдаг бол гэдэг бол зөвөө. Хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдээр саналын хуудас бөглүүлэн бичгээр санал авсан байна. Төсөл хэлэлцүүлэгч баг эх өдрүүдэд Дорнод аймагт ажиллах юм.